За өдрийн мэнд. Өдрийн мэнд. За танд хэрэгтэй байж магадгүй гэд бид хоёр өнөөдөр зүгээр хүүхдүүдийн боловсролын талаар, сургалтын талаар жоохон юм хуваалцах гэсэн. Өөрсдийнхөө үжил бодлыг тийм ээ. За тий. За хүн болгон одоо дээд сургуульд ороод төгс бид нар хүүхдүүдээ ер нь дээд боловсролтой болгоё гэж хүн болгон хүсдэг нь одоо үнэн шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд чиний ярьсан зүйл надад аяйгуу сэтгэл төрлөө. Тий. Чи одоо өөрийнхөө хүүхдээ одоо танай хүүхдээ Америкт дээд сургууль сурч байгаа тийм ээ. За тэгсэн мөртлөө давхар юуны мэрэгжил. Гагнуурчны мэрэгжил. Эхлээд гагнуурчин болгосон тийм ээ. Тий. Юу н учир шалтгаан яагаад тэгэж гагнуурчин хүүхдээ болгоё гэж ер нь тэгэж шийдвэ. Манай хүүхэд яг нөгөө корона дуусчих үеэр төгссөн. Бараг сүүлчийн 12 дугаар анги бараг танхимын хичээл хийгээгүй. Тэгээ коронавигийн үе таарсан болохоор нөгөө одоо сургуульд ингээд материалаа явуулсан ч гэсэндээ нөгөө элсэж орох магадлал нь бага. Тийм болохоор ерөөсөө хоёулаа 1 жилийн амралт аваад тэгээ хүнд бол заавал ийм гараараа хийж чаддаг. Тийм мэрэгжил хэрэгтэй гэ. Тэгээд бид хоёр ер нь багаас нь ярьдаг байсан дөө. Заавал эхлээд дунд мэрэгжил, тэгээд дараа нь дээд боловсрол гэх. Тэгээд бид хоёр гагнуурчны анги сонгоод нөгөө Улаанбаатарт байдаг Монгол Германы сургууль, техник мэрэгжлийн сургуульд яваад 1 жил гагнуурчны одоо тийм мэрэгжлийг олж авсан. Тий. Ер нь тэгээд амьдрал юу тохиолдож магадгүй тийм ээ. Тий. Тэгээ манай хүүхэд Америк явж сурах мөрөөдөлтэй байсан учраас би тэгээд нөгөө юу яагаад ятгаад Америкт минийхүү нэг 60 минут ингээд нөгөө гагнуур хийхэд $60 авдаг юм биш үү гэдэг. Тэгээ манай хүүхэд интернетэд орж тэрийг судлаад ээжээ усан доорх ингээд нөгөө далаад гагнуур хийдэг хүмүүс жилийн орлого $1 сая юм байна гэдэг. Өөр нэг мөн ирээдүйд олж болох мөнгөндөө шунаад. Тий. Тэгэхээр юу би бас нэг энэгээр бас нэг эцэг эхчүүдэд бас нэг давхар шипи өгөх гээд байна л да. Ямар шипи гэх юм бол хүүхд мэдээж дээд боловсролтой болвол сайн тийм ээ. Гэхдээ хажуугаар нь яг нэг тийм гараараа юм хийчдэг. Тий. Тэгээд хүүхдийг бас манай булгаа хэлж байна. Хүүхдийг нэг юу одоо дасан зохицох чадварыг хөгжүүлэхийн тулд бас өөр хамт олонтой болгож сургууль солих муу биш. Тий, сургууль солих бол тийм үү бас биш гэж байна. Тэгээ нэр бодод байсан чи яг л тийм юм байна тийм ээ. Тэгээ одоо багш нар эднэр ингээд солигддог багт бас зүгээр. Ерөөсөө анги удирдсан багш нь. За яг 1-ээс 5 дугаар ангид бол жаахан хүүхэд нөгөө бячир болохоор те жаахан эмзэг байж магадгүй. Гэхдээ ер нь ингээд 6 дугаар ангиас нь бол өөрийнхөө хүүхдийг сургууль шилжүүлэгч байд юм уу? Анги хамт олонны солихч байд юм уу те? Тэгээд ангийн багш нарын солигдож байхад ерөөсөө муу юм байхгүй. Японд бол бас нэлээд олон сургуулиудад тийм бүр бодлого баримталдаг. Жил болгон шинэ анги удирдсан багш орж. Тий, яг тийм бол хүүхдүүд чинь хүн чинь ер нь ямар ч нийгэмд ороод ямар ч хүнтэй уулзаж болно, ямар ч хүнтэй учирч болно. Тэгээд тэр газар очисон газараа бүгдэнтэй таарч чадахгүй бол хэцүү шүү дээ тийм ээ. Таарах оюун ухаан гэж байгаа хэрэг тийм адаптив интеллект тийм үү тийм. Тэр нь ингээд дасан зохицох, кооперац хийж хамт ажиллаж чаддаг болох хэдэргээ тийм. Тиймэрхүү янз бүрийн юм сурна штэ. Урд нь ингээд самбар дээр гараад ингээд хичээл зааж байгаа багш өмнө жилийнх ингэж заадаг байсан тий. Энэ жилийн тооны багш бол ийм бэ нэтэр гэдэг нь хүүхд толгоон дотор харьцуулалт хийн штэ. Хүүхд чинь гайхамшигтай ухаантай байдаг тийм ээ. Тэгэхээр ер нь хүүхдүүдтэй ер нь ийм дунд мэрэгжил ер нь эзэмшүүлж маш хэрэгтэй юм байна гэдгийг л өнөөдөр бид хоёр хэлж байгаа байхгүй тийм ээ. Бид нар ингээд нөө юу лээ дунд мэрэгжил гэхэлэр нэг өөр зэндаа юм шиг сонсоод байгаа байхгүй. Үгүй байхгүй. Чинь дундын явч өнгөрөх ёстой зам байхгүй тий. Эхлээд дунд мэрэгжил ямар нэгэн өөрийнхөө тий дуртай сонирхлоор дунд мэрэгжил эзэмшчихэд тэгээд дээдлэр нь шилжиж ордог тий. Тийм дамждаг зүйл байгаас гэж би батсан байна. Тийм ээ. Одоо би хүүхдээ мундаг болгомоор учраас шууд дээд сургууль гэхгүй. Эхлээд дунд шатын өнгөрөөд хүн чи бага ангид ээжээ дунд ангид ороод ахлах ангид ордог шүү дээ. Яг тэрэн шиг 10 жилийн боловсрал одоо суур боловсрал эзэмшчихэд тэгээд дунд мэрэгжил олж аваад тэгээд дээд боловсрал. Тэгээд цаашаа мастер доктор гэдээ явахад яг зүй ёсны хувь зүг байхгүй юу? Тийм ээ. Тийм. Ер нь одоо хүүхдийг одоо ингээд 10 жилд оруулж хүн бол төлөвшүүлэх гэж л тийм ээ. Мэдээч өсөг заан, тоо заан. Гэхдээ хамгийн чухал нэг хамт анги хамт олонтын дунд хүмүүжин тий тэдэртэйгээ зохицож сурна. Тэгээд эн чинь нөгөө нийгэм дээр гараад ирэхээр нийгэмдээ бас дасан зохицож чаддаг бүр тийм. Тийм.
Тэгээд бас нэг юм сонин бас гоё юм ярьж ин л да. Бариач бас болгож болж яах гэж байна. Тий. Дээд мэрэгжил байж болно. Гэтэ бариач байх. Гэхдээ хажууд нь чадвартай. Тий. Амьдрал яаж ч өөрчлөгдлээ тийм. Жишээ нь Америкт юу гэдэг гэлээ? Америкт одоо нэг сувлич хийхэд тий RN гэдэг RN гэж тий ингээд нөгөө энэ тэнд янз бүрийн өөр одоо штатуудад очиод нөгөө хэрэгцээтэй газар нь очиод одоо 3 сар эсвэл хагас жил ажиллаад тэгээ буудаг одоо тийм явуулын сувлэгч юм аашин тий. Тэгээд ингээд юу нэг цагийнх нь цалин 100 хүртэл доллар байдаг гэж. Тийм нөгөө гагнуучнаас чинь илүү. Харин тийм биш үү? Тийм байна тий. Тэгэхээр манайхан ажил нас буянтай тийм ээ. Оо мэдээч. Тэгэхээр манайхан нэг хүүхдээ заавал их сургуульд одоо дээд мэрэгжил одоо манай нийгэмд тийм ээ. Одоо бүр хахад цацчлаа шүү дээ. Тийм ээ. Инфляц үүссэн. Дээд боловсролын инфляц үүссэн. Тийм тэгэхээр чинь дээд сургууль төгсөө тэгээд юу ч хийхгүй ингээд ажил олдохгүй сууж явах уу? Эсвэл тийм ээ. Яг одоо яг хэрэгцээтэй дээр мэрэгжлээрээ ингээд явах уу бас усан шалтгаан байна шүү дээ. Хашаах бит хоёрын өнөөдөр хэлмээр байгаа мессеж бол дунд боловсрол, дээд боловсрол ингээд нөгөө статусын асуудал биш юм аа. Яг байна. Чинь дамжин өнгөрөх ёстой зам юм аа гэдгийг хэлмээр байгаа. Үнэхээр сонирхол байвал дунд мэрэгжил бас эзэмшиж чи. Угаасаа зарцуулдаг цаг нь бага тийм ээ. Яг. Тийм ээ. 1-2 жил сурна. Тэгээд мөнгө нь ч бага тийм үү те. Тэгээд дараа нь дээд боловсролтой ороход ерөөсөн муу юм байхгүй гэж хэлмээр байгаа. Тэрнээс биш чи дунд боловсролын би дээд боловсролын гэж ялгарх хэрэг байхгүй. Тэр чинь дамжин өнгөрөх ёстой зам байхгүй тийм ээ. Яг. Тий. Тэр санааг л битээр өнөөдөр хэлэх гээд байгаа. За анхаарал тавьсан баярлалаа. Баярлалаа.